Хотын гудамж талбай гоёлын 1 нас цэцгээр дохижуулахад 95 тэрбум төгрөг, нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэхэд 30 тэрбум, ухсраа автобус оруулж ирэхэд 20 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг хотын дарга Батүл гаргасан. Мөн нийслэлийн засаг захиргааны байгууллагын ажилчдын орон тоог 2900-аар нэмэгдүүлж, цалингийн зардлын хэмжээг 75 тэрбум төгрөгөөр өсгсөн учраас огцрох ёстой гэж үзлээ. Үүнээс гадна Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн, тодруулбал тус хуулиар нийслэлийн засаг дарга 2-оос илүүгүй орлогчтой байхаар зохицуулсан байхад 6 орлогчтой ажилласан нь огцрох үндэслэл мөн гэж байлаа. Улаанбаатар хотод шинээр 2700 хүнийг ажилд авсан. За тэр юу нь буруу байх вэ? Тэгвэл туршлагагүй хүмүүсийг өөрийгөө тойронгүй. Ажлынхаа ачааллыг доошоосоо хуваарлж өгөхгүйгээр хуучин дүрмээр явсан гэсэн ийм одоо шүүмжил их одоо өртөж байгаа. Бас Батүл иргэдийн хурдаас нэр дэвшиж эндээс ерөнхий сайдаа батламждгийн хувьд иргэдийн хуралдаа тайлагнадаг, иргэдийн хуралд хуулийн дагуу оролцож хүндрэлтэй хандах үүргээ ерөөсөө биелүүлэхгүй байна. Зөвхөн 1914 он нийслэлийн ээлжид хурал, ээлж бус хурал, байнгын ороодын хурал 33 удаа болоход 33-нд нь Батүл ерөөсөө сууж хурлын өмнө хуулиа үлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хотын дарга Батүл хүүгийнхээ компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгсөн. Хогны ногоон ут үйлдвэрлэхэд 12.7 тэрбум төгрөг зарцуулсан ч үйлдвэрлэсэн ут нэргээд байгальд хог болж байна зэргээр түүнийг буруутгаж байлаа. Тэд их үндэслэлгүй үзэж байгаа учраас бид ч бас хариугаа хэлнэ. Хариугаа хэлнэ. Энэ асуудлыг хилцэх болно. Олон түвнээр хэлэлцүүлэх болно. Ажил төрлийнхаа бид тайлныг нэггүй тавих болно. Түүгээр зогсохгүй ингэж элтэд одоо улс төрийн зорилгоор гүйцэтгэж байгаа явдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулнаа. Хотын дарга өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа нийслэлийн иргэдэд танилцуулахар зэгчээ. Ардын намын төлөөлөгч нарын өргөн барьсан огцруулах саналыг тэрээр хоосон улс төрчсөн үйлдэл гэж тайлбарласан юм а. Хог хаягдлыг зөөн тээвэрлэх унаа машин дээр энэ хөрөнгийг оруулаач. Эсвэл төвлөрсөн хогийн цэгүүрдээ менежмент хийхэд энэ хөрөнгийг оруулаач. Түүнээс хогны ногоон утанд бишээ гэдэг асуудлыг бид нар удаа дараа ярьж ирсэн. Олон короо шийдсэн. Мөн түнчлэн одоо хогны ногоон утыг дахин дараая гэж асуулганд 250 сая төгрөг зарсан. Энэ мэтчлийн ийм шоу нөхтөрсөн ажлууд их болж байгаа учраас энэ ажлууд өөрөө төсвийн хөрөгийг өргүү зарсан ийм ажлууд гарч байгаа учраас өнөөдөр манай намын бүлэг энэ ажлуудыг тодорхой баримттайгаар тавьж засаг даргыг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа. Нийтийн тээвэр 7 сарын 29-ний өдрөөс хойш мөнгө авч чадахгүй, цалингаа тавьж чадахгүй, шатхуунаа худалдаж авч чадахгүйгаасаа болоод ажил хайсан байна. Зогссон. Ажил хаялт хийгээд зогсонгууд нийслэлээс мөнгө өгөөд нөгөөдүүд үйл ажиллагаа цааш явуулах боломжтой болсон. Тэнгүүт энийг одоо хотын даргаас хүсэлээд бүгд улс төржүүлээд ардын намын бүлгийнхээ энэ асуудлыг зохион байгуулсан юм шиг хэлбэрээр хэвлэлд ярилцлага өгөө явж байгаа. Энэ бол буруу. Улаанбаатар хотод 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна, цуслангийн болон шин сурчлын бүсүүдэд инженерийн шугам сүлжээ бий болно гэсэн хотын даргын мөрийн хөтөлбөр хэрэгжээгүй гэж сөрөг хүчний төлөөлөгч нар шүүмжилж байгаамаа. Ийм одоо багсаг ажлууд хийгдсэн